Ер нь өчигдөр ингээ бодиттой кейс гарлаа. Тэрнээс гарсан гомдлын дагуу гарсан кейс дээр бид өнөөдөр тодорхой шийдвэрүүдийг гаргаж хурлаж байна. Тэгэхээр энэ бол яг зүгээр нэг төрийн байгууллагын талаас бас хэд буруудах гэдэг зүйл бас биш. Тухайлбал өөрөлдвөл Дархан сумын тамгын газар чи яг анхан шатны нэгжээ хариуцдаг. Нөгөө анхан шатны нэгж байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаа өргөжүүлж нөгөө засмусныхын зөвлөгөөндөө гараараа гэж хэлэх те. За нөгөө нэг хог хаягдлаа заавал тогтмол өгдөг байх хэвээр, доторынхаа өргөө байх хэвээр гэдэг шаардлагуудаар тавьж байгаа л хэлбэр. Гэхдээ зөвшөөрлийн тухай хууль чинь өөрөө энэ олон шат хамжлагыг байхгүй болгоо, үгүй болгоо, хүнд аль болох хүн сурталгүй, олон зүйлийг шаардахгүй, олон бичиг баримт шаардахгүй байх ийм нөхцөл шаардлагыг тавьж байгаа учраас бид нар энэ зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс аргагүй гэсэн. Тэгэхээр бидэрт бол яг өнөөдөр хүртэл мөрдөж явсан аж ахуйн нэгж байгууллагуудын, төрийн байгууллагуудын, анх шатны байгууллагууд дээр байгаа энэ мэт зүйлүүдийг олж хараагүй нь бидний алдаа. А өнөөдөр өчигдөр энэ иргэний тавьсан гомдлын дагуу засгийн газар хэрэглэх газрын даргаас өчигдөр үүрэг өгсөн. Бүх аймгийн дарга нарт тэр дундаа Дархан аймагт энийг анхааруулж өгсөн. Бид нар бас холбогдсон. Тийм учраас өнөөдөр энэ удирдах ажлын зөвлөгөөнийг яралтай гормоор дахин цаарлаж хуралдуулсан. Тэгээд энэ шинээр батлагдсан зөвшөөрлийн тухай хуультай холбоотой хил сайгнатлаг яамдууд өөрсдийнхөө шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тэгээд тодорхой хуучин байсан дүрм журмуудаа цуцлж гин, заримыг нь хэлбэршүүлж гин, олон төрлийн шаардлага тавьдаг болсон бол тэрийг аль болох одоо хэлбэршүүлж иргэдэд ээлтэй хөнгөлцүүлсэн хэлбэрээр гаргаж гин. Тэгэхээр өнөөдөр энэ хил цагаалагчийн дарга нарын үндсэн гол хурал бол энэ хариалагдах яам агентгийнхаа энэ мэдээллүүдийг олж аваа. Тэгээд аль одоо журам дүрмчин өөрчлөгдсөн байна, цуцлагдсан байна. Энэ мэдээллүүдийг иргэдэд өгж, за тэгээд өөрснөөрөө байгаа саяны одоо өчигдрийн цагийн урьдтай холбоотой шиг гарч байгаа ийм алдаа дутагдал давхарцсан зүйлүүдийг арилгаа гэдэг үүрэг даалгавар өгч байгаа. Өөрөөр хэлбэл бид нар засгийн газар хэрэглэх газраас өгж байгаа үүрэг чиглэлийг орон нутагт мөрдөж ажиллах үүрэгтэй учраас энийг бид нар хэрэгжүүлж ажиллана гэсэн. За ер нь бол та бүхэн сайн мэдж байгаа, манай хэвлэл мэдээллийн байгуулагч мэдж байгаа. Бид нар 21 оноос хойш бол Дархан аймагт иргэн хүссэн зүйлээ одоо хүнсний аюулгүй байдал, орчны аюулгүй байдлаас бусад тохиолдол хий. Бид нар одоо иргэн одоо талбай дээр жагсахад хүртэл бид нар зөвшөөрөл битгий хийгээд байгаа шүү дээ. Хүссэн зүйлээ. Тэгээ энэ зарчмаар бид нар жишээ нь тусгай зөвшөөрөл архи тамхины тусгай зөвшөөрлүүд явж байгаа. Энийг бид нар өнгөрсөн 21 оноос хойш огт сонгохгүйгээр үргэлжлүүлээ явуулж байгаа. Хүн дахиад нэг аттестацчлал явуулаа сонгох гэж бөөн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр өнгөрсөн оны 12 сард бид нар дахиж одоо 2 жилээр сонгосон баг шийдээ. Тэгэхээр энийг би яагаад хэлээд байна гэхээр аль болох иргэдийг одоо чирэгдэлгүй нэг юм сонгуулах гэж нэг бичиг цаас хөөцөлдөж явдаггүй байх л энэ зарчмлууд оруулахын төлөө явж байгаа. Нэг зүйл дээр дахиад анхааруулъя. Хүнсний аюулгүй байдал, орчны аюулгүй байдал дээр бол төр хяналтаа шаардлага тавина гэдгийг хэлмээр байна.